Сайн байцгаана уу? Өнөөдрийн Норогийн мини блогтой тавтамаар л за Нороо нь баларсан. Яасан гэхээр өчигдөр орой бүр амар нөгөө сэтгэл гутралд ороод тэгээ ер нь бол нэг 7 хоног бас үргэлжилсэн юм аа. Нэг ийм дотор хүн маань ингээл нэг айгүй тийм ядарсан. Одоо та нар харж байгаа би ингээ уйлаад баг нүд авдцсан. Тэгээ өчигдөр орой бүр амар хүнд болоод бүр өхмөр санагдаад амар үн цэнэг болоод дотор хүн маань намайг зүгээр л явуулаад өгөөч тхөө би үнэхээр надад ингээ амьдрах хүсэл алгаа чи намайг ингээд явуулаад өгөөч гээ бүр гуйгаад тэгээ би бүр гайхаад яагаад ингээд байгаа юм болоо юу илээ яасан бэлээ би бол бүх шархуудаа ингээ имжлээд идэгцэн гэж бодсон чинь яасан гэж за мэдээж таалагдвал намайг subscribe дараарай. За идгээгүй байсан нэг шарах үлдсэн мэс. За тэр хүн маань бүр үнэхээр хүнд хүн байж таарсан. Үнэхээр хүнд хүн байсан. Тэгээд би өглөө босоод Монгол сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа. Манай Монгол сэтгэл зүйч үнэхээр мундаг айгүй сайн хүн байдаг. Тэгээд Монгол сэтгэл зүйчтэйгээ ажиллаад өглөө яриад дуусны дараа би тэр хүнтэй ингээ холбогдсон чинь тэр хүүхэд 17 настай хүүхэд заяа. Тэгээ бүр үнэхээр хүнд хүүхэд исэн. Би тэр хүүхдийг бол би ойртож ярилцаж тайвшруулж чадаагүй. Гэхдээ сэтгэл зүйчийнхаа хүчээр би одоо аюулгүй өөрийнхөө очих дуртай бүх хүсэл нь биелэх боломжтой тэр газараа би аваач чадсан. Тэгээ одоо тэндээ байгаа. Тэгээд сэтгэл зүйчтэй ярьж дуусны дараа би бөөлжөөд амар бүрэн бөөлжөөд дотор муухай оргоо шууд бөөлжөөд бүр амар их бөөлжөөд тэгээд ингээд нэх гой амьсгал уужраад ингээд нэг миний энерги урсгалыг яг тэр хүүхэд ингээд нэг хаацсан байсан юм шиг байна. Тэгээд ингээд нээгдээд нэх гой амьсгал уужраад ингээд айгүй гой болсон. За энүүгээр би та нарт юу хэлэхсэн бэ гэхээр тэгээ би сэтгэл зүйчтэй ярьсны дараа дуусаад бүүлсний дараа би бүр цаг уйлаад бүтэн цаг уйлсан гэдэг. Яагаад ч юм ингээл нулимс урсаал гараад исэн заяа. Тэгээд бүр ингээд нүд амар бүлцсэн намайг уучлаарай. Гэхдээ одоо нар гараад одоо ингээд орой болоод нар жарахыг хараад аваа айгу тайвшраад тэгээ хүүхдүүдтэйгээ хамтдаа норогийнхоо Facebook, Instagram дээр рилээ хийчээд одоо тайвшраад ингээд байж байгаа байна. Тэгээд за миний тэр 17 настай хүүхэд би та нарт хэлсэн шүү дээ. Эхээсээ шарах авсан. Миний эхийн шарах маш хүнд байсан. Тэр шарах маань идэгсэн гэж бодсон чи идгээгүй байсан. За тэр 17 настай хүүхэд бол үнэхээр хүнд маш их ядарсан, бие нүгдсэн, бүр ингээд туйлдсан, өхлөөс өөр юуж бодохгүй ингээд яг ингээд миний амьдралын гацсан хэсэг байгаа байхгүй юу. Тэгээд би тэрийгээ олоод ингээд уучлалгүйгаад одоо ингээд эмчилгээ хийгээд ингээд багаар явна. Би 8 курс авна. За 8 курсын дараа Нороо нэг ямар хуу болохыг бүгдээрээ харцгаая. 8 курс авахаа хажуугаар би бас медитейшн хийж байгаа мэдээж. Өглөө оройдоо медитейшн хийгээ. Медитейшн гэдэг нь болохоор бясалгал шүү дээ. Бясалгал хийж байгаа. Тэгээ би яг хамгийн сүүлийнхаа рилийг нэг цэнхэр хувцастай би ингээд өөрийгөө үнэхээр сүнстэйгээ холбогдсон гэд хэлсэн шүү дээ. Тэгээ миний сүнс надад ингээд бүр хилээсэн байхгүй. Энэ дотор хүн чи ингээд амар ядарсан байна. Чи энэ хүнтэйгээ холбогдоод энэ хүнтэйгээ очиод уулзаад хаач гэд ингээд хилээдсэн байхгүй. Тэгээ би ерөөсөө тоохгүй. Үгүй ээ, надын бүх юм тэгсэн зүгээр гэд ингээд тоохгүй яваад байсан чинь үнэхээр би тэр хүнтэйгээ нүүр тулсан. Одоо ингээд ажиллаа явж байгаа. За ингээд Нороо нь бол ингээд амьдралын маань ингээд бүхэл миний туршлагууд ингээд яг бодит би өөрийнхөө түүхтэрээ бодит туулаад явж байгаа энэ бүх зүйлсээ ингээд та нартай хуваалцаад ингээд туулаа явж байгаа. Мэдээж чи надаас залуухан бол над шиг иймэрхүү хэцүү байдлуудад орсон бол чи одоо 33 та Нороог харж байна. Чи яг миний насан дээр ирэхээрээ тэр бүх шархаа эдгээчих юм бол үнэхээр аз жаргалтай, карьер бүх юм чинь сайхан явнаа.
Одоо миний карьер бүх юм ингээ эхлээд бүх юм ингээ сайхан явж эхлэж байгаад яг ингээд намайг зогсоогоод гацаасан тэр хүнтэйгээ би нүүр тулж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүнтэйгээ нүүр тулсны дараа зүгээр л би өөрийгөө амар өрөвдсөн. Тэгэхээр та нар юу гэж хэлэх гээд байна гэхээр та нар өөрсдөө хайрлаарай. Өөрийгөө үн цэнийг мэдрээрэй. Өөрийгөө яаж хайрлах вэ гэхээр дуртай хөгжим дуугаа сонсоод скин кэрэ хийгээд нүрээ будаад гой хувцс өмсмөр үл өмсөөд бүжиглмээр үл бүжиглээд шоудмаар шоудаад тэ чи яг юу хүсэж байна байгальд алхмаар байна уу тэр бүгдийг хийгээрээ. Өөртөө хайртай байна гэдэг өөрийнхөө цэвэр өөрөө өөртөө тулах, өөрийнхөө дотоодтой ажиллах, өөрийнхөө дотоодод ямар хүн байгааг мэдэх. Тэгээд өөрийгөө имжилсэн хүн, өөрийгөө имжлээд явж байгаа, имжлэгээ аваад бүх арга хэмжээг аваа явж байгаа тэр хүн бол өөрийгөө хайрлаж байгаа гэсэн үг. Өөртөө хайртай хүн гэсэн үг. Одоо би та нарт ингээд амар инфлюенсер харагдчихж магадгүй те яач вэ царай алдсан те саяхан л өстой би өстой бүх шархаа эдгээс өстой гой болсон гэжсэн өнөөдөр басан чинь дутуу үлдсэн байна гэж яриад байна гэдэг. Үний инхээр би өөрөө мартцсан. Би та нарт хүний тарих ингээм амар ухаантай. Ямараа мартах уу, ямараа санах уу гэдгээ хүний тарих өөрөө шийддэг. Тийм болохоор мартцсан хэсэг бол хамгийн аюултай. Хүний мартцсан хэсэг хідэн насандаа сэдэрж магадгүй. Та төсөөлөхгүй. Тэр сэдрэх тэр насан дээр та дийлэхгүй ч гэж магадгүй. Тэгэхээр одоо залуу байгаа дээрээ та хүнтэй зөв хайрц. Анх суураа ингээ хэлж байгаа миний дүүнер суураа зөв тавь. Бити шарахын одоо хүнд тэгэх юм бол ирээдүйд тэр карма чи ирнэ. За миний карма надад хийсэн карма байхгүй л дээ. Би үнэхээр энэ яваа насандаа би өстой охтны хамраас цус гаргаж үзээгүй гэдэг шиг мөрөөрөө явдаг хүн байхгүй юу. Гэтэ энэ бүхэн би хэлсэн шүү дээ. Миний амьдрал энийг хэсэг би сарын ч намайг би өмнө амьдралдаа энэ дэлхий дээр ирэхээс өмнө би энэ бүхнийг зөвшөөрөөд ирсэн байхгүй. Би энэ зүйлийг туулаад энүүгээрээ дамжуул би энэ зүйлсийг сураад ингэж бурхантай тантай илүү ойртно гэдэг зүйлийг магадгүй хийсэн болохоор энэ зүйлүүд тулгарч байгаа хаа гэж би бодож байгаа. Тэгээ та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсье. Тэгээд өнөөдөр үнэхээр хүнд өдөр байлаа наргийнхын хувьд. Тэгээд та нар бас миний хэлсэн шүү дээ. Та нар миний одоо урам зориг авдаг хүмүүс шүү. Тэгээ би өргөжлүүлэн YouTube-ээ аль болох хичээж байгаа өдөртний бичлэг хийхийг. Тэгэхээр та нар бас надад урам зориг өгөөрэй. Баярлалаа. Баяртай.